одоо энэ гэрийн ажил хийж сурт. Аяг тавгаа нугаат, гэрэн шүрт. Хувц хунраа нугааж эвхэж тавьт. Хөөхтэй тоглож сурт. Гэдэг нэг том байна. Хүний хөөхтэй тоглож сурах. Эв найрамдалтай одоо эв дүнжинтэй тоглолт. Тийм ээ? Хамгийн том хүмүүжлэр тэрнээс л бүх хүмүүжлэх гэж байна. Тэгээд одоо тэр сайн хэлсэн ажлууд юугаа хийгээд сурчдаг юм сунраа нугаачдаг ийм хүн бол хаан газардахгүй. Хөдөө чамдэрч гэн хот тамдэрч. Ирээдүйд цаг хугацаа одоо энэ нийгэм одоо яаж өөрчлөгдөхийг хинч мэдэхгүй шүү дээ. Ямар ч ажил хийж болно хүн. Тэр хүн гэртээ аав байхгүй юу? Ямар ч ажил хийсэн хүн тэр хүн гэртээ ээж. Ямар захирал одоо ямар том дарга сайд байсан ч гэртээ бас л аав. Бас хүүхэдтэй. За манай энэ удаа тэс сумын хогвол инженер мэргэжилтэй сумын заан Дандан Сүрэн гэдэг залуутай баяд залуутай курсдагч байна вэ. За хаварзан сайн болж байна уу? Сайн хаварж байна. Хаварзан сайн болж байна. За өөрийгөө танилцуулж юм гэлээ. Би Увс аймгийн тэс сумын харьяат Батцүрийн Дандан Сүрэн гэж хүн байна. Нутгасан гэж гарлаа. 2012 онд оюутан болж анх нутгасан гараад Улаанбаатар хотод ирсэн. Тэрнээс хойш одоо сургуулиа төгсөөд энд ажиллаад одоо 10 жил болсон байна. Тий, инженер мэргэжилтэй одоо Tesla Group-д одоо ажиллаж байна. Яагаад инженер болов? Мэргэжлээ яаж сонгож яв те? Ер нь инженер гэдэг мэргэжлийг ер нь 10 жилд одоо хөөхт байхдаа бас их яаж ийсэн сонирхож их гоё юм бүтээж хийж бүтээдэг одоо барилгын инженер л уул уурхаан инженер л гэдэг одоо дандаа л юм хийж бүтээж байдаг хүмүүс болохоор бас энэ мэргэжлийг бас сурч боловсроод одоо эзэмшээ цаашаа нааж илжин бас улс их орондоо бас хэрэгтэй болов гэж бас өөрөө бодоод тэгээд конкурстад шидээсийн ашиглалтын инженерийн ангид бас тоног төхөөрөмж ашиглалтын инженер. Ер нь оюутан байхдаа би анх ажиллаж эхэллээ. Анх Tesla-д ажилласан. Тэгээд одоо хүртэл ажиллаж байна. Анх би үйлдвэрт энэ юугаар ажиллаж байсан. Туслах ажилт нь хийгээд тэгээд энэ яг хонхны баярынхаа үр дээр хоноод тэгээд маргааш нь өглөө хонхны баяртаа ажил дээрээсээ шууд бараг явчихсан. Хэдэн жил болж гисэн гэсэн үг үү? Одоо яг 10 жил болж байна. Тууштай ажиллаж байгаа юм шиг. Тий, тууштай ажиллаж байгаа. Ер нь нэг юмнан зүтгээд махраад байхлаа юм сонсгодог л. Тий. Тэгэл одоо удд орж ирснээс хойш тэгэл өрөөнөөс өнгөөр ажиллаж байна. Тэгэл хэдэн жилийн тодорхой хугацааны дараа бас олон тушаал дахиад тэгээд бас өдөрлөгөд бас ихтгэл хүлээгээд хаарсан бүр урам аваад бас ажиллаад ямар удаа тэгээд нэг л мэтгэл 10 жил болж гисэн байна. Ажилд анх орж яхлаа хиндан бошгон болдоно гэж боддог юм бүтэн гардаж. Тэгээд явах анх нэг л их мөнгөний тоол бодоод байхаас нэг тэдэнд хэргийн цалиа авна тэгнэ гэж бодоод байхаас ажил нь явж өгдөг ур чадвар дутуу байгаад. Тэгэл шантраал уйлал нутгусан бодоод яаж аван бодоод их чангал байсан. Одоо ажлын газар гэдэг бас хүмүүнээ хуйлдах гэргээл бид нэр ярьцгаадаг тий. Ер нь одоо энэ хүмүүн тэндээс одоо ажил дээрээс нь одоо цалин мөнгө авч яддаг боловч тэндээс аяндаа амьдралын айз ярмаас авах уу? Тий. Одоо би нэг газар 10 жил ажиллалаа гинэ. Би одоо ер нь бол юу яаж бод. Нэг ч удаа би ингэж хоёрж байгаагүй. Одоо нэг ингэх юм болж гинэ гэх юм энэ одоо ажил дээр сэтгэл гаргалгүй. Ер нь бол хүний гаргасан хүйс эргээд өөрийн шагнадаг гэдэг үгэнд бас би итгэжээд өөрийнхөө амьдрал дээрс анх одоо би хэлсэн дээ тийм оюутан байх туслах ажилтнаар явсан гээд ажиллаж эхэлжсэн гээд зарим найзууд бас доо гэлжсэн. Одоо жипсийн үйлдвэрийн савлагч хийж энэ ч яа гэж энэ ч барыг том захир тэгээ ирээдүйд том захирал бол 40 бол 40 үчигээ нэм ярьжсэн л дээ. Тухайн үед би тэрийг хүлээж аваачгүй.
Тэгээ яг хөө тэгээд чатараатай ингээд ажиллаан туршлах яваад ингээд явсаар тэр чинь хүн ганцаараа ингээд бүх юмны ард одоо ингээд юмыг ялахгүй шүү дээ. Альва юм тэгдэг шүү дээ. Ажлын хамт олонтойгоо нийлдэр одоо ажил дээр хуучин ажиллаж яснах их нараар заалгаж, дэмжүүлсээр сураад тий. Тэгээ хамт олонтойгоо бас нэг одоо гэр бүл шиг нэг одоо ах дүүсийг болж ажиллаж ингэж явсны үрдэнд бас ингээд ажлынхаас дараагийн мессен дээр очих одоо нэг төлхөр нь болж явж ирсэн гэж боддог. Тэрүүгээрээ ч гэсэн одоо ингээд тэгээс одоо 10 жил ажиллах ер нь бол муу харилцаатай хүн баг байх гэдэг тэгэл. Ер нь хүн ажиллагуулж болдог ба. Тий ажиллагуулж болдог. Тэгэл хоёрдугаарт одоо бас маш их туршлага олон төрлийн найз нөхд ах эгч нартай олон өөрөө ааштай хүмүүстэй. Ингээд нийл нөхрлөөд. Тэгээд тэднээс бас ингээд авах юм аваад, хаях юм хаяад. Хүмүүс ч одоо их сайн ч хүн байна, муу ч хүн байна. Тэгээд зарим мэд энэ стон тим хүн болов гэж бодож байтал эсрэг харанч хүн байна. Тэр хүмүүс бас ингээд намайг хүмүүжүүлж байгаа. Андаа би ингээд хүнээс хүмүүжил аав бас бусдад нөлөөлнө гэдэг ингээд нэг харилцсан ингээд ажиллаж байна л. За багадаа гэр өттэй хүн байвч. Багадаа энэ дунд ангаас хоорол эхэлсэн биш. Төрсалдаал яваад гэж өдөржингөө алгуулждаг. 10 жил байхдаа англи хэлэндээ нэг сайн байсан гэж хэлдэг шээс. 800 жилийн ойлоод. Тэгээ хөгшөөжинтэй манай тусчээсэн байхгүй. Нүрэн хойд. Тэгжсэн чинь хөгшөөж бүүц хийдэг сонгоо нэ. Тэр хүмүүс бүү сонгон байж мочод аваад ирж гэдэг. Тэгэхээр нүг дугуйтай тавьж очив. Тэгээд англиар мэддэг 2-3 нэгэн хэлж яагаад өнгөөр 2 сонгоноос биш. Яг хөгшөөжтэй авчираад өгсөн чинь хөгшөөж нам миний хүн өнгөөр юм болж ирлээ гэдэг. Зүртээ магтцааж. Хэл сурч явах юм байв. Тий. Гадаад хэл сурч явах юм байв гэдэг. Юунд сонирхолтой ямар хүн байв? Багадаа ер нь бас их бөхөлдөг ирээдүйд бүх том бөхөлнө гэж бодож байв эхлээд. Тэгээд ер нь энэ тэнд хөвгтүүдтэй барилдаал, ноцолдоол энд 8 салтаа цамснаа сугуураал одоо ирдэг. Тэгэл яажаар бухуулаад өөрнөх хөгжилтэй юм зуны амралтаар даалгавраа хийдгэл тээ. Даалгавраа өгч гисэн байдаг. Тэгээд чинь барилдаал улдаал яваад байдаг энэ даалгавар гэдэг юм хийдгүү хүмүү чи одоо гэдэг. Тэгэхээр эндээ ядаж нэг салхи малх уруулаач чигээл ээжтэй гэдэг. Тэгдэм. Тэгэхээр би нэг өдөр гаргаад бүх дэвтрүүдээ номнуудыг яримсан тавчилчих. Салхи уруулж. Тэгсэн чинь байх. Бүрлийн Монголч бодоор цогцолоод ээжээр гүмд оромжлоо арга хийдэг чи. Тэгээд бухуулж яваад буцаад дэвтэр номоос өнхөлж асууж байд. Багт чинь танаа аав шир чамайг ярам гэж урам өгдөг байв. Энэ тухай ярьж юм л тий. Багадаа энэ бөхтөн бүттэй дуртай хүн байсан шүү. Аав болохоор бүр багад боллоо нэг юу яадаг гэсэн. Бөх болно гэдгээс намайг. Бүр бат хичээл ороогүй байхад. Тэгээ бөх болно гэд барггүй бөх болно миний хүн ингээл гэдэг би тэгэл нөгөө нэг баган дээр дэвэлээд хөөрөлөд хоёрталтан гарч дэвэлээд ингээл тэгээ манай нэг эрэгтэй бас эрэгтэй байдаг шүү дээ. Нэмгууд ах нь одоо би ингээд улсын аав ингээд хөөрөлөд цоллдог. Улсын нэмсэрн дүү тагвсэрнэ намлж ингэж. Улсын цолны бас хахлах боллоо гээл. Тэгэл хөөрөлөл мөрөөд тий намайг л хөөрөлж нэг надаар л зугаа хийжсэн юм байл л тэр. Тэгээ би тэр хөөрөөл гээл. Дунд ангид ороод ирэхэд бол ингээд энэ миний хүн хичээл номдоо сайн байгаа юм чинь нэг том дарах хүн болох юм байваа. Том одоо тухайн үед одоо манай аав ээж ийм байсан байл. Багш хүн л их том хүн байсан байл. Багш мэрэгжилтэй хүмүүс л их том хүн. Тэгээд намайг их том багш болдог. Манайд өгшөөж эднээс манайд амьдаа их том багш болдог гээл. Одоо багш нь одоо хичээлд хөргөж өгөхгүй болохгүй гээд даалмал хэрсэн манай өгшөө
5 муцыг л шүү дээ балны 5 муцыг. Тэрээр манай баригадаас нэг өгшөө чинь 3-4 км-ийн зайтай байдаг байсан юм л. Тэрнээс ингэж өглөө төрөж өгдөг байсан. Алгэрцэн өгшөн 3 хөвгцөн лаал. Тэгээд ер нь бол дандаа л их том эрдэмтэн хүн болдог л гэж намайг их яаж исэн л. Сайн сургадаж бүтэн гистэжээжгүй. Тий. Багадаа бүх дуртай байсан гэсэн одоо боловч ер нь бүхний өргөнд их очдөг. Бүхний орхаад болдог л. Инженер мэрэгжил аваад явснаас хойш ер нь бол бүх гэд бит хоёрын хоолцсон. Гэхдээ хаяа нэг сонирхлаараа энэ тэнд барилцчихнэ бас тэгээд Кизээс сул авчлаа. Би анх 13 онд авчил. Тэгээд тэрнээс хойш тэгэл сонирхлаараа ер нь тэгээ заавал нэг их том бөх ихгүй бас нэг Монгол хүн байна да бас нэг вебсайтынхаа нэг юу бас ингээд өөртөө хадгалаад өөрөө ингээд бөх гээд явахараас дуртай тэгээд энэ бөхийн өргөнд бас бөхчүүдийг нутгийнхаа бөхчүүд Илтгэн ер нь одоо энэ 21 аймгийн айлч одоо аймаг сумын одоо золтой бөхчүүдийг бүгднийг одоо харж шинтгэхэд тэр нь сайн энэ муу гэж одоо яалгалгүйгээр дэмждэг байхаа бол одоо тултал нь дэмжиж одоо юу авдаг. Дэмждэг бөхчүүдийн тухай ярьж юм гэлээ. Гэлж юм гэлээ. Тэ би одоо энэ хамгийн их сайн одоо ингээд дэмжиж байгаа бөхүүд энэ завхны улсын заан лав гэрэл гэдэг нэг дүү байгаа. Тэ цагаан сараар дөрвөлсөн. Аймгийн заан золтой байгаад бүх цэргийн наадамд унаад цэргийн арслан үзүүр төрөнд унаад тэр цагаас хойш би энэ залууг ер нь байнгын одоо дэмжиж одоо бүх үзэхээрээ энэ залуу төрүүлээсэ гэж дандаа гэж харж явдаг том цол аваасаа гэдэг. Энэ жилийн цагаан сарын хувьд бол би их сайхан цагаан сар болсон. Мутагтаанууд ч гэсэн байсныг хэлэх үү. Ээжинд байсан. Тэгэл бүх юм одоо сайхан байгаа шүү дээ. Бүтэн орхирсан байвал орхирлыг явах. Орхираад бөө юм болоод ээж зочоод гол зүтчээ яран болж түчигээд дэгдэг гаднаас ээж гаднаас орж ирсэн юм л өхөр оруулчгээд оройволж ирсэн. Тэгээд би гэрд ганцаараа бөгөөдсөн суулуу бусд 80 бөх манай хүүхдүүд байсан гэдэг. Өөрөсөн чинь ээж гаднаас гайхаад ороод ирсэн. Яран болж түч гол зүрт түчээ гэсэн чинь миний бөгт өрүүлчихлээ гэсэн чинь оо заач. Ер нь их дайчин их хөдөлмөр залуу гэж хардыг. Их спортер хичээлж яддаг хүн болноос тэгээд ингээд бидэн ачааллаа сурч гисэн. Ер нь махруу гэсэн. Тэгэл удаа харин их спорт асан жоохон хүн дээрээ үндэсний өх рүүгээ нараа илүү ороод бас би маасан тавиад бас гоё болж явах шиг байна. Одоо зундаа л одоо хормогоо мөшгөөс уунал. Өөр хэн байна? Өөр тэгээд ер нь нутгийн бөхчүүдээ бүгдийг нэмэлдэг. Тэгээ манай одоо энэ дүү бас үйл дүү бас одоо бас гарч иж байна. Зун аймгийн ачмал усын манай аймгийн ойвар. Тэр залуугаан бас одоо нэг тэсийн одоо дараагийн бас улсын цолтон болгоч гээд одоо ах хүний хувьд бас ингээл энд одоо өөр надаас өөр харж чаддаг хүн байхгүй. Аав ээж нь бүгд хөдөө байдаг. Тэгэл энд бас маануу цаануу гээл ах нь улсны хувьд бас ингээд дэмжээл бол одоо явж байна. Тэгээд энэ арханган мөнгө чаргалыг бас их дэмждэг. Энэ бүр нөгөө нэг бүр эрт нөгөө цагаан сарын наадам цагаан сарын барилдааны төрүүлсэн шүү дээ. Төрүүлсэн биш. Тэрнээс өмнө нэг хиймэр төсөлгөө нэг ковид үед нэг явж ирсэн. Тий төсөлгөө явж ирсэн. Спорт хороонуудын тэгсэн. Спорт хороонуудын дунд нэг юм тийм юу болж ирсэн шүү дээ. Тэрэн дээр л анх энэ эхлээд энэ сүлд спорт хорооноос орж ирсэн. Аймгийн заан нэг мөнгө чаргал гэдэг ягаан далбаатай энэ жуудаа суурьтай жуудагаар барилддаг залуу. Тэр үед л анх хараад энэ залууг ирээдүйтэй залуу байна да гэд дотроо л бодож явахгүй тэгэд би ямар их том бөхшин зэдэг юм шүү. Ямар тэгэд дотроо нь л удаад энэ залууг том бөх болох юм аа гэж их дэмжиж бас яаж ийсэн. Тэгэл удалгүй дараа жилээс нь цагаан сар тэр үйлэл
надтай наадгүй олон дэмжигчтэй болжлаа л одоо. Юу яхала одоо энэ бөг гэдэг чинь ер нь ягаад манарын ийм чухал соёл өв гэдэг тухай ярьж юм лээ тий. Өв уламжлалын ганцхан энэ ноцтолдох барилдах тухай ойлголт биш. Их үндэснээ их өв соёл ухаан шингэж штэ. Тийм. Бөгч нь өөрөө одоо бас манай Монгол үндэснээс нэг өв соёл штэ тий. Бид энэ бөгчүүд ч одоо биеэрээ тээж явж байгаа өв тээгч хүмүүс аахгүй. Дээрээс нь бүхий спортоор одоо ингээд хичээллээд явж байгаа залуучууд бол маш их юмыг золиослж явж байгаа. Энэ залуучуудыг бол хүндлэхгүй, хайрлахгүй байх нь арга байхгүй. Яагаад гэвэл одоо сургууль сураад спортоор одоо өөр нэг сургууль шүү дээ. Одоо өөр мэрэгжил эзэмшээд давхар барилдан гэдэг бол их хэцүү. Тэр бол нэг тоотой хэдэн ийм чадвартай л хүн байгаа болохоос бүгд тэгж чадахгүй. Ээл нэг байнгын өдөр тутмынхаа яг одоо өөртөө зориулж бэлтгэл хийж асар их хөлс энерги зарцуулж одоо бие одоо зүгээр байсан биеийг одоо ингэж зовоож яана л гэсэн үг. Тэгж хэдэн 10 жил 20 жил ингэж энэ хүмүүс нэг сайн нэг одоо энэ амжилтанд хүрч байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхэд бүх юм энэ тэгэн гутаа бидний энд одоо баясаж цэнгэж одоо явах хэвээр л да. Тийм болохоор энэ хүмүүсд одоо дэмжихгүй хайрлахгүй байх нь одоо ямар ч арга байхгүй. Ийм хүмүүс. За багаснаа энэ моринд ойр хүн болдгоо. Моринд ойр. Моринд манай аав зэн аймгийн алдарт байж хүн байсан. Тэгээд эсэргэнд их моринд. Би өөрөө багадаа нэг юу яасан. Жоох маастаа. Жоох махлаг байсан болохоор наадамд морь унуулдаг хүмүүс тэгээд эсэргэнд л явуулдаг. Тэгвэр хөгжилтэй морины тухай өөрийн тухай тэр морь унжсэн хөгжилтэй юм ярил нэг юу байна. Нэг удаа аригдсан. 5 дэрсэн. Тэгтээ 5 мориноос 5 дэрсэн. Тий. Манай нэг сумд нэг юу яадаг юм аа. Намар нэг 9 сар хавцаал болох наадмас. Цэргийн ангийн оймойл болсон шиг санагдаж байна. Тэгсэн чинь хүмүүс морь бүртгүүлж ийна гэсэн чинь манай нэг нутгийн нэг ах намайг харж чад хадлан дээр өмжсэн морин шууд эмэл наваа тавьдаг гэх юм. Мурдуулал. За чи энэ яваад шин. 4 морь маань нэг болохгүй топ дэрдэг л чи гэсэн чинь. Тэгэл явлаа. Явсан 4 дэржээсээ үг. 4 дэржээсэн чинь байх. Араас нэг моринд гүцэгтэй яг 5 дэрж. Мөр хараагүй тэр төв дээр аваа хүмүүст бол айрагцсан л хүн л айргийн ашаан дотор зогсож байгаа. Мөр харсан хүмүүст дотор болохоор 5 мөрөөс 5 дэрсэн гэхээр жоохон ичмээ санагдаад болдгоо. Хүн рүү халаад гэхээр эвгүй санагдаад болдгоо. Тийм хөгжилтэй болжсэн. Хөдөнөг хүүхдүүд болж мөлөө морь малта ойр тэгэл энэ барилдах малдахаас авахлал ер нь тэгжиж их бие билдрийн тэр бүх талын тий өвтгс хүмүүжил олж байна л. Тийм. Бидний хүмүүжил дээр энэ өссөн орчин их нөлөөлжгүй. Нөлөөлж байна. Одоо бид нар чинь одоо орчин гэж ярьснаар одоо баг байхдаа одоо нэг их эрүүл сарвал өсчээж. Хөгснээжийнхээ одоо зүүр зөксөн болсон гойр мөрий дайл. Хоолн гөртөл. Тийм эрүүл. Тэгээд хөдөлгөөнтэй. Тэгээд ийшээ худгаас ус авна гэж явдаг. Түлээ төвнэ гэж түлээ тайрна гэж. Ингээд энэ бүх юм өдөр тутам ингээд хойно савна. Хойно ахраална. Тэр өдрийн 10 биттэй боломж шарж алдаж яадаг. Тэр хаваар аав ээж нь идгээд чагаал орж ирэл нэг жоохон шууд хавцаал гардаг. Нэг хар цаа ууж авал. Тэгэл ингээд яг жилийн 4 үлрэлд яг л яад өвлөн нэг амралтаар нь яад асуутын цаанаар очтив. Тэгэл нэг хагасны өдрөлний хоньны ээлж мэлзэн заримдаа явна. Тэгэл өвлж нөгөө хөвтөн байдаг шүү дээ манай сум чинь. Тэнгууд нь юу яаж ид. Бураа шатаад. Бураа шатаж дулаасдаг. Тэгэл одоо нар харж энэ хавьд явж байна. Цаг маг гэсэн байхгүй. За энэ хавьд явж байна. Яг л тэр хавьд л очиход гэрлөг нь
одоо харих болж нэг гэрлэгэн эргүүлэл тэгэл яадаг. Зарим үед хэтэрхээрт ирчлээ гэж бас бүх үл шиг. Одоо алхлаа энэ нь болсон. Тий. Ер нь одоо өссөн орчноо ялгаач гэдэг юм уу цаг үеийнх өөр болж штэ тий. Энэ дээр ялгаа мэдэрч чинь. Одоо харин дээр үед одоо би намайг бага байхад бол аав ээж одоо тэг аавдаа инг ээждэн тэгдэм биш одоо юу яа өрөөний эрт буус асхны эрт унт тэгээд өглөө эрт одоо гэрийн ажил сайн хийтэн гэл одоо тогтмол одоо өөрийнхөө юм сайн эзэн болоод юм хамирэлтэн. Тэгээд дараа нь дахиад хэрэгэлдэг юм шиг үдгээ хайчигтэн гэ. Тэгээд ажил хийх зүрт нь аяг угаач сур, хоол хийж сур гэр шүрт сур гэд. Дараа нь та нарыг одоо би аваад үлдэх юм биш та нарт хэрэгтэй болох нь гээ хаан цуцсан та нар хөв цаанаа ачигдаг, эдсэн хоолныхаа аягаан ураачигдаг. Үндсноор дээрэн ураачигдаг тийм цэвэр цамцгэр байцгаатна гэж захидаг. Анхандаа болохоор хөөхт байхад бид нар чи юм ойлгодгоо хэтэрхээ ямар их үгэлж хэлдэм гэж одоо бодож байсан бол одоо бодоод үзэхээр аюултай хэрэгтэй хэлж байсан. Одооны хөөхтүүд болохоор одоо өөр юм яг тухайн үед бид нэр одоо яг нэг юу яадаг. Нэг юм утас тоглодог, компьютер тоглодог, хардаг тийм одоо юмны илүүгш байсан тухайд. Тийм ээ. Одооны хөөхтүүд одоо би одоо аав болсон 3 хөөхттэй юм. Тэгэхэд бас аав ээжийн хэлсэн нэг одоо багаахт хэлсэн нэг бас толгойд ёнк гэтлорж ирэх юм бол шээс. Тэгээ одоо энэ хүүхдүүдтэй надад захид. За одоо надад тэгэл ямар мэрэгжилтэй хүн болно уу, ном юу хийх нь та нарын дөрвөн асуудал. Спортын хүн болно уу, урлагийн хүн болно уу? Хамаагүй. Энэ ямар ч хүнд одоо баримталдаг юм байх хэвээр. Спортын хүн байсан ч одоо урлаг соёлын хүн болсон ч тэр одоо эрдэмтэн доктор болсон ш тэр одоо хүн ер нь одоо энэ гэрийн ажил хийж сурт. Аяг тавгаан угаат, гэрэн шүрт. Хувц хунараа нугааж эвхс тавьт. Тэмдэгтэй газар тавь. Одоо ингээд багаахтай гэдгээс ш тэмдэгтэй газар тавьт юм. Одоо болохоор биднэрд багаахтын 2 арга байсан байгаа. Тэгээд нэг 2 аргаас өөр манад ямар шкомбко гэж юм байхгүй хөдөө найлт тийм ээ. Тэгээд тэр арганаас өөр газар ингээл тэмдэгтэй газар л одоо тавьдаг. Малгаагаануудаа тэр үнэн тавч үлд юм уу биш энэ үнэн тавч үлд юм. Тэгээл одоо болохоор ингээд юм хөгжөөд одоо бүх юм боломжтой болсон. Скау төрлөөр нь хийж нэг ярьтан тий байна тий. Ямгууд бүгдэнд нь ингээд нэрлээд өгчихсэн. Энэ чиний болно ш. Энэ чиний болно ш. Энэ өвлийн хөвцгийд болно ш. Энэ дуны хөвцгийд болно ш гэдэг. Тэгээд энэ бүх юм нэг секцтэй энэ одоо өвлийн өвлөлтөн хийгээд дуны өвлөлтөн бүр цаашаа далд хийгээд дуных нь наадалтан хийдэг юм. За тэгээд аяг тавгаан угаагаад гэрэн шивэрдэд хөөхттэй тоглож сурт. Гэдэг нэг том юм байна. Хүний хөөхттэй тоглож сурах. Эв найрамдалтай одоо эв түнжинтэй тоглолт. Тийм ээ? Хамгийн том хүмүүжил тэрнээс л бүх хүмүүжил хийж байгаа. Тэгээд одоо тэр сайн хэлсэн ажлууд юугаа хийгээд сурчдаг юм сунараа нугаачдаг ийм хүн бол хаан газардахгүй. Хөдөө чандарч гэн хот тамдирч. Ирээдүйд цаг хугацаа одоо энэ нийгэм одоо яаж өөрчлөлтийг хинч мэдхгүй шүү дээ. Тийм ээ. Одоо би 2000 оны их үед одоо дөнгөжл явахан хөвгт байхад ирээдүйд би ийм ухаалаг үстэй болон гэдэг юмыг төсөөлж байгааг баг. Манай аав ээж төсөөлж байгаа бах тий. Тэгэхээр энэ ирээдүйд энэ юу ч болж болно. Тийм болохоор нэг үндсэн энэ хүний нэг хийж сурсан байх хэвээр энэ эрхэм чанарт ажлуудыг одоо хийгээд одоо өөрийн гэсэн хүмүүжил эзэмшчих юм бол цаашдаа тэр урлагийн хүн болсон ч тэр хүмүүжил хэрэгтэй. Спортын хүн болсон ч хүмүүжил хэрэгтэй. Эрдэмтэн доктор профессор ямар хүн болсон байсан ч тэр одоо хүмүүжил одоо суур хүмүүжил болоод явна. Тийм болохоор л одоо хүүхдүүд нь аль болох хэлж байна. Тэгэл бас нэг юм байна одоо хүүхдээр нь байлгах одоо нэг энэ хүүхдээс их дарамт ажлын дарамт өгч байна гэдэг бас нэг одоо нэг юм бас гарч ирээд байна л тийм шүү. Тэгээ бас тунгийн тааруулах хэрэгтэй болов уу гэж бодож байна бас одоо. Зарим үед нь хэлээд зарим үед нь бас нэг дугаан өнгөрөөгаал тэгэл одоо бас энэ сошиал одоо энэ фэйсбүүк юмнаас бас жоохон хязгаарлагаал цаг хугацаатай
Тийм л одоо бодолтой л байна. Одоо тэгэл ажил амьдрал дээр гараа явж байхлаа тэгэл хүм одоо олон юм эргэцүүлж боднаа. Ер нь ингээд хараад байхлаа. Нэг муухай юм гэхлаа. Хүмүүсийг нь ялгаж харьцдаг хүмүүсийг муухай санагддаг. Одоо хэнийг хүү хаарахыг хэмээх үү гэдэг шиг тий. Одоо ямар ч хүмүүсийг одоо өнөөдөр ямар ч ажил хийж болно хүн. Тэр хүн гэртээ аав байхгүй юу? Ямар ч ажил хийсэн хүн тэр хүн гэртээ ээж. Ямар захирал одоо ямар том дарга сайд байсан ч гэртээ бас л аав. Бас хүүхэдтэй. Тийм болохоор энэ хүнийг ер нь ялгаж сааж болохгүй. Ялангуяа энэ хүүхдүүд. Одоо энэ өсвөр насны хүүхдүүдийг ер нь одоо миний хүү дэлхий хүний хүү мэлхий гэдэг ч юм уу нэг тийм байдлаар харьцаж ирээсээ болохгүй. Одоо яг хотхон дотор одоо манайхан хотхон дотор одоо өчнөө олон хүүхдүүд тоглож байна сте. Тэгж яхад миний хүүхд ганцаараа нь одоо хүмүүжилтэй ч юм уу миний хүүхд ганцаараа нь одоо юу яагаад бас их юуг байхгүй юу. Гадна гараад тэд нар хүүхдүүдтэй нэг болж байгаа. Тэгэхээр гадна байгаа хүүхдүүд ч гэсэн бүгд л адилхан одоо энэ миний одоо нэг хоёр хүүхд тоглоод зогсож байсан гэхэд хоёулангийн сайхан болохгүй ингээд зөв талаас нь хэлцгээд одоо манай хүүхдүүд нэг хүүхдтэй тоглож чилээ шүү дээ. Гэтэл одоо чихэд аавдаа ингээд найстайгаа нэвэлэр битээ цогцолтоо нар цогцолж болохгүй нэг юм курс ингэж болд биш нэг ангийн хүүхдүүд ч гэдэг юм уу те нэг найз нэгтүүд ирээдүйд том найз хамт олон жил найзлан та нар ингэж болохгүй ингээд хоёулангийн ингээд айл болох нэг эвэр хандаж хүүхдүүдийг бүгд өчиг зүггөө хүмүүнээ хөөд авраад айлгаа одоо аргалаад хоёулангийн нэвлээд бас олон хүүхдүүдийн хажууд өөрийн хүүд авраад очоод миний хүүхд зогтөг чиг хэмчгээд очоод айлын хүүхд ташаад авалтааш тэгж ерөөсөө тэгж хандаж болохгүй гэж боддээ. Ер нь бол гэрт орж ирээд хоёр хүүхд тоглож байсан юм бол ацалсан ч айл болох нэг айл болоход тэр айлын хүүхдийг ер нь гомдоохгүйх нь байсагаал тэр одоо асуудлаас гарах. Би дараа нь хүүхдтэй тайлбарлаад өгчин дараа нь би ямар айлын хүүхдийг эрт маш тайлбарлаж өгөлтэй ааш. Тухайн хүүхд зөв одоо бодолтой тэндээсээ гараад зөв юм хараад гараасаа л гэж бодд юм л да. Тий. Бизнес 3 хүүхэдтэй манай хүүхдүүдийг бүжигнэлднаас. Намаа хүүхдтэй ингээд муудалцахаар бид нарыг одоо манай 2 дүү бид 3-ыг хүүхдүүдтэй муудалцахаар манай аав ээж бид нарыг захиндаг байсан байхгүй. Бид нарыг захиндаг байсан байхгүй. Тухайн үед бол энэ хүүхдэн чинь дандаа намайг загинжаад бухчаад их тий. Дандаа намайг бухчаад би яаси тэр чинь баг буруутай штэ. Тэр ч юм хэлсэн өөрөө хэлсэн болох нь гэл. Тэгэл энэ битэж алдгалзаад чи чамаас болж ядгүй гэл ээж аав ухаал гэрэр хөвөд оруулдаг. Одоо бодоод байхад зөв байж. Найз нөхдийн харилцаан дээр ер нь найз нөхөд гэдэг чинь одоо амьдралын бас нэг хэсэг тулгуур болж байна. Бас нөхөрлөлөр нь ямар хажимгамгам яран бодогдож байна. Би одоо их найз ихтэй. Найз маш олон найз байдаг. 10 жилийн хөдөө нутгийн баг байрны багада наачсан хүүхдүүд л тэгээ 10 жилийн ангийн хүүхдүүд л тэгэл оюутан ангийн хингээл тэгээд бас энэ бүхний хүрээнд орж явсан найз нөхд гээл ажлын хамт олон гээл тэгэл ажил дээр энтендийн гадны хүмүүстэй уулзаж ирсэн найз нөхд гээл тэгэл энэ найз нөхдүүд энэ сайхан нэгэндээ шудраг сайхан л байх хэрэгтэй. Заавал за үгүй болоогүй нөө цаг одоо яг би чадна. Миний найзтай бол тэр хэмжээний юмыг бол найзтай тусалж чадна. Тэр гэдгээрээ ингээл яадаг. Зарим хүмүүс бол яг бас жоохон бас нэг сул тал нь юу яадаг гэхээр хүнд хариу өгдөг хүмүүс байдаг. Болгох гээд ганц мэддэхгүй болохгүй ганц мэд яадаг жахан мэддэггүй тийм хоёр өдөр тийм яриад хүмүүс айд штэ. Тэр их бурууж бод. Тэгээ тэр тийм байхгүй яг нэр нь шууд билпал. За би одоо тэгнэ. А би тэгж чадахгүй. Надад тийм боломж байхгүй гэдгийг шууд. Тэгээд найз нөхдүүд нэгэндээ бас
ингээд хамт цаг хугацаагаас ингээд зөв болгосон өнгөрөх тийм ээ. Тэр нь бас өөрөө амьдралын бас нэг дурсамж бас нэг цаг зарцуулаад аялал зугаалганд яваад нэг ямар нэг баяраас ливээр ингээд нэгнтэйгээ ингээд бас дурсамжтайгаад явдаг. Тийм хүмүүс байх. Одоо 30 гараа явж байхад бас нэг уулын найзуудаас бас ингээд шигшгтэл хэн хэмбэ гэдэг нь танигдал явж байна л. Гэхдээ би яг нэг би ирнэ гэдэг байхгүй. Хүнээсэр юм нуудгүй. Хинд ч хамаахгүй ярина. Өөрийнхөө гэрт болж эсвэл ярьж байна. Омалхаар. Тэгтээ тэрийг цааш нь яриа явж байгаа хүнтэй бол би тэгэл болоо шүү дээ. Тэгэл дахиж тэр хүнтэй бол дахиж ингэж анх гаргасан тэр сэтгэлээрээ дахиж харьцахгүй л гэсэн. Гэр бүлийн харилцаан дээр ер нь залуучуудыг ер нь ямар байжм болох хуцаа гэж хүн хоёр талаас ирж байгаа шүү дээ. Хоёр өөр орчинд өссөн. Хоёр өөр хүмүүжлд өссөн. Тийм ээ? Хоёр өөр үзэл бодолтой. Хоёр хүн сууж одоо гэрэлж байгаа шүү дээ. Тэгэнгუთ эхлээд нөгөө нэг ингээд хамтраа амьдраад явж байтал аяндаа цаг хугацаанд харуулал хин сул талаа гаргаж ирдэг. Давуу талаа гаргаж ирнэ тий. Тэгэхэд ерөөсөө нэг нэгэндээ бүгд хийх юм болов уу гэж би бодсон. Нэг нэгээ уучлах хэрэгтэй. Өчиг зүггээд арайдаж болох. Миний зүггээд. Тийм ээ. Эрэгтэй хүн бол эмэгтэй хүнээс ойлгох хэрэгтэй. Эмэгтэй хүн ч гэсэн бас эрэгтэй хүнээс ойлгох хэрэгтэй. Хоёр талаас нь ингээд болж үтгэхээр нэгээд нэг нэг нь ойлгоод нэг нэг нь бас бүгд хийгээд нэг нэг нь уучлаад ингээд явах юм бол болж ийнэ гэж би боддог байхгүй. Тэгэхгүй ингээд өөрөөр зүтгээд дахин бол тэгэл өнөөдөр нэг зүтгээд маргааш нэг зүтгээд нэг өдөр гэдэг өдөр байхгүй. Тийм л юм болов уу гэж л боддөө залуу. Күмнэ одоо хадам аав ээж энэ хадмын талынхан гэдэг чинь өөрийн аав ээжээс ялгаагүй. Тий. Гэдэг талаараа ярим хэлмээр. Тэр нь би бол ерөөсөө яг аав гэж боддог байхгүй. Яг ээжээ л гэж боддог. Би яагаад гэвэл яг өөрийнх нь одоо охинтой суугаад амьдарч байгаа нэг өр хүүхдүүдээ гаргаад ингээд амьдарч байгаа юм чинь бит хоёр нэг л бий. Тийм учраас нэг л одоо юу яаж боддог. Тэгэхээр саяны тэр нэг эхнэр нөхрүүдийн арилцаа гэдгээс анх чинь бас тэгэл юу яаж байгаа шүү дээ. Нөө баг залуу би ч одоо 13 19 настайгаас их нартайгаа юу ихсэн байхгүй. Их чинь нэгэл юм ойлгохгүй ингээл бас маргалдах юм янз бүрийн гарна. Тэгж яваа заримдаа тэр нь ээж мэжин чигэнд аав юм зүгчдэг байхгүй. Тэгэхээр аав ээж тэр аав загнаа шүү дээ. Бухал шүү. Бухал өөчи яах гэдэг юм бэ чи юмс чинь. Тэг яагаад чи янз бүрийн асуудал гаргаа яваад байгаа юм гэж бухал цаал. Нэг кимрэн сэрэг цаавал дээр. Тэргээл тэгэл уучлах хол орд шиг. Тэг яах тэр чинь бас нэг айлын би чинь бас нэг айл нэрхгүй юм л айл нэрхэнтэй сууж байгаа шүү дээ. Тэгээд фоны тэргээ өөрийгөө би ирээдүйн өрхийн тэргүүл гэр бүлийг авч явах хүмүүс нь одоо нэг удаагийн бодож байгаа юм шиг юм тухайд байхгүй шүү дээ. Босл дөнгөж өсвөр наснаас гарч байгаа өөрийгөө яа гэж аалгүй шүү дээ. Тий. Тэгж бод. Тэгэл ер нь манай аав ээж хэлдэг юм л дээ. Манай хадам аав ээж ч гэсэн хэлдэг. Ер нь бол хүний хөвгтийг хайрлаж өөрийнхөө хөвгтийг хайрлуулна шүү дээ гэж. Тий. Одоо манай ээж би одоо охиноо хайрлаж, бэрээ хайрлаж, миний бэр миний хөвг хайрлана шүү дээ. Би хөргнөө хайрлаж, миний хөргөн миний охиныг хайрлана шүү дээ гэдэг юм. Үзэл бодол бас юм сургамжаас бидэд хэлж байдаг. Манай аав ээж чинь бас өвсөн. Хадам аав ээж. Тэгээд булгам бас олон 30 жил болсон. Тэгээд анх их нэртэйгээ танилцаад ирээд бидний төрөн болж ирснээс хойш одоо 10 хэдэн жил болж байна. Нэг ч удаа надад одоо наваа хэмжиж. Бас л яг манай аав ээжийн зарчимтай. Янз бүрийн болдог. Манай ихнэр л өөрлөлдөг. Тэгэл манай ихнэр чамаас л цагнэллээ. Тэгэл манай тэр нэг жижиг сажиг юмуд ингээл яаж итгэл та. Яа манай аав ээж чинь тэгээд одоо юм сайхан хүмүүс байдаг. Одоо
одоо яг л намайг одоо өөрийнхөө дөрөв хүүхдтэй л адилхан одоо хайрлж хүүгээл гэж боддог. Дандаа л миний хүргэн гэж барыг нэг удаа хэлж үзэг байгаа. Миний хүү гэж хэл. Күмнэ нутаг гэдгээр нь гэр нөмөртэй сэтгэл байдаг юм болж байна. Хүн гэдэг чинь өөрөө байгалийн тийм ээ. Яг л одоо өсөж төрсөн одоо газар нутаг одоо угаас нь ус одоо унсан газар шороо тий бүхэл юмтайгаа одоо ингээд уялдаа холбоотой байдаг. гэж боддог шүү. Тэгээд нутаг одоо ер нь бол тэгээд манай Монгол орны бүхэл одоо газар гайхамшигтай л сайхан. Бүх газар одоо байгалийн сайхан бол манай Монгол орнд л байна. Ямар ч сайхан одоо газар одоо аял зугаалаад очсон байсан очсон ч яг төрсөн нутгатайгаа очсон шиг тийм юм хүрдгүмэл ер нь бол тий. Би нэг бусд газар манай нутгаас бусд муухай гэж хэлж яхах юм биш биш. Гэхдээ тэр нутгийн хүн ч гэсэн тэгл бод гэж байгаа. Тэгэхээр манай өөрийнх нь төрсэн нутаг одоо Уваханга өөрийнх нь л одоо тэр өссөн газар нутаг тэр л одоо яа тэгэхээр тэр нэг бүх бага насны хүүхэд насны нэг дүрсэмжүүд байгаа шүү дээ. Бидний тоглолтоо атжсэн бүхэл юм тэнд байгаа болохоор хүн тэрэндээ нэг айгүйх татгт юм байна л гэж бодсон л да. Тийм болохоор энэ нутаг их сайхан. За тэгээд одоо өв соёлонд эдэлж явцгаатна гэж ялангуяа одоо залуучууд талд байна. Ярам хэлмээр байна. Тий одоо энэ Монгол хүн бид нар одоо энэ яг одоо нэг дэлхийн нийтээрээ одоо ингэ юм хөгжөөд юм одоо ингэ шинжлэхдээ дараагийн шатанд гарч байгаа ч гэсэн үндснээс одоо өвдөөцөөс ирсэн өв соёлоо бас одоо аль болох олдохгүй хадгалж одоо авч явыг л одоо би хичээдэг бас одоо энэ өөрийнхөө боддог юм бас энэ одоо залуучуудаа нутгийнхандаа одоо энэ бүх хүмүүст л одоо ингэ бас хэлмээр байна. За их баярлалаа. За их чухал олон сэдвэр хоёлын курсад арай гоё лээ. За баярлалаа. За ингэж ажилд нь амжилт хүсье. За чиний ч гэсэн бас ажилд амжилт хүсье. За баярлалаа. За.